За Монголын бүх ард түмэндээ энэ сайхан налгар намрын өдрийн мэндийг хүргэе. Далийн 뉴сийн удаагийн дугаар эхлэхэд бэлэн бол. Хүүе. Цагдаа нар чи юу болоод байгаа юм бэ? Та нар харин намайг зөв зүгээр байгаа хүмүүсийг ачаалсан. Гэхдээ яхаар намайг авч шуудгийг би ажилтаа. Би хүүхдээ одоо сургуулаас аавна. Яалаа гэж намайг ингэж байна. Хоёрдугаар би танд шалгуулахгүй гэж өрөөсөө хэлээгүй. Би шалгуулсан бүх юмаа шалгуулж байна. Та битгий намайг гүдэг. Би шалгуулах ёстой гэж өөргөө ухамсарлаа тань шалгууллаа. За. Чамайг аваа яваа өдөр зүгээр яаж гэж яаж аваа. За. Чи зүгээр дуурай. Цагдаа нар бусдынхаа нэр хүндийг бас ингээд бити доош нь татаад байгаа чи. Тэнгүүт ингээ нийгэмд ингээ бүгдээрээ цагдаа бол юм цагдаа наа ямар ч хүндлэлгүй болцсон. Гиснээс заяо. Тайван улсад манай Монгол залуу найзрахынтайгаа хамт одоо Монгол залуу нь одоо согтуугаар жолоодож байгаад цагдаа нарт баригдаад тэнгүүтээ найзрах нь хацгатаацсан бах юм. Юу болж гинөө? Гадны уус оронд очичоод Монголын сайхан те нэрээ бити хуглаад ингээд унгаад байл та. За саяхан би Facebook дээр явж байгаад нэг постыг уншаад эмэгтэй өнөөгт би үнэхээр амар эмзэглсэн. Энэ одоо яг юу болж байгаа юм бэ? Энэ одоо нэг төрлийн хүний даймбаны нэг хэсэг штэ. Монголчуудаа, миний Монголын сайхан ээжүүдээ, эхчүүдээ энэ одоо яг юу болоод байна? Хөөе манайха сарын хажуугаар сайн гिचэр үнэхээр бүр мужиг эрэгтэй хүмүүс бас үлдсэн байна. Бас бай шүү. Дарга нараа хараарай. Гэхдээ энэ бодисол миний одоо яг биед гаднаас миний биед орж ирсэн болохоор би энийг одоо өөрөө хүлээн зөвшөөрж байгаа гэдэг та бүхэнд хэлээд нийт одоо бүх сонирхогчд болоо одоо Монгол төрийнхаа баяр наадмыг одоо үзсэн нийт үзэгчдээс шин сэтгэлээс уулздаг да. Үнэхээр эндээс бол үнэхээр эр хүний жинхэнэ жудаг харагдаж байгаа хгүй. Хизээ биднээс Монголын ард түмнээс яана уучлаараа ингэчжээ ингээд бүр уучлах гуйжсэн түүх байна уу? За Далийн 뉴сийн энжин энэ удаагийн дугаараараа за нэг номинацийг одоо онцлох гэж байна. Тэр нь хэн бэ гэхлээр Арчсан намаас одоо иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаа Алтан уяг юм аа. Өнөөдрийн хурлын хууль босгох гэсэн юм байж. За хуулийнхаа дагуу хуралдаж байгаа асуудал. Чисээ. За намайг хэлсэн. Чи яаж ийна? Чи энийг холдуулаач. Чисээ. Ямар чи? Та нар ч хуралдсан. Чи хэм бэ? Чи ичээч. Чамаагийн чи үнэн юм гэж байдаг бол заа юу. За ард түмэнд алга дуусан ч гэсэн тэр сэтгэлийн тэр гал нь унтрахгүй байна. Тэм цуцшгүй. Хөөе, манайхаа би та нарт нэг амар хов ярих уу? Оюун болт доопон хэрэгэлсэн. Ерөнхий сайд чинь хинтэх шүү дээ. Одоо яана? Төрийн нууц. За юу. 1-р нууц, 2-р нууц, 3-р нууц зөв тамхины цэг дээрээс затарсан биш. Улаанбаатар хотын хаан ихтэй заа юу. Нэг дуйлантай тийм бүтээн байгуулалт боссон байна. Тэг тийм авангард шийдэл бэлээ. Би хувьдаа тэгж харсан. Их тийм нэг юм авангард шийдэл байсан шүү. Тэр их тийм сонин шийдэл байсан. Тэг яг юу болохыг үзэгч та бүхэн үлдээе. За ингээд энэ удаагийн Далийн 뉴сийн цоошин дугаар энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд Далийн 뉴стэйгээ байнга хамт байдаг, дэмждэг, хайрладаг та бүхэндээ бүгдэнд нь хайртай шүү. Далийн 뉴сийн энжин байлаа.